Та бүхэнд биедан гүнзгийрүүлэн судлах даалгаврыг олон хэлбэртэй сурагчдыг аль болох сонголт хийх боломжоор хангаж түүнийг сургалтад хэрхэн хэрэгжүүлж байгаа өөрийн зарим туршлагаас хуваалцж байна. Сурагчдын биедан ажиллах даалгавар эсвэл нэгжийн болон өөрийн үнэлгээг цахим тест, блог хийх, шторк, урайлаг, сурвалжлага гэх мэт олон хэлбэрээс сурагч өөрийн хэрэгцээ, сонирхлоор сонголт хийх боломжийг олгодог. Нийгэм судлал 10-11-р ангийн сонгож судлах нэгж хичээлийг төлөвлөхдөө биедан ажиллах даалгаврыг олон сонголттой байдлаар урьдчилан тусгадаг. Үүнийг ээлжит хичээлийн төлөвлөлтөд илүү дэлгэрүүлээд биедан ажиллах даалгаврын ямар хөлбөрүүд байж болох вэ? Даалгаврын удирдамж зааврыг ямар байдлаар гаргах вэ? Ажлын удсыг хэрхэн боловсруулах вэ? Сурагчдын хийсэн даалгаврыг шалгаад санал шүүмжийг хэрхэн хэлэх юм? Сургалтын ямар платформыг ашиглах вэ гэсэн асуудлыг тодорхой болгож холбогдох цахим хэрэгслүүдийг судалж бэлтгэдэг. 23-аас 24 оны хичээлийн жилд хосолсон сургалтын хэлбэрийг ашиглаж биедан ажиллах даалгаврыг сурагчдын онцлог, төвшин тохируулан ялгаатай байдлаар төлөвлөж хэрэгжүүлсэн. Жишээлбэл 10-11-р ангийн нийгэм судлал хичээлийн авилга ба түүний үр дагавар сэдвээр сурагчдын биедан ажиллах ялгаатай даалгаврын санг үүсгэсэн. Ингэснээр сурагч Google Form, Google Blogger ашиглаад өөрийн төвшин тохирсон тест даалгаврыг сонгох боломж бүрдэж байгаа. 10 дугаар ангийн нийгэм сонгож судлах хичээлийн шударгаас ба авилга сэдвийн хүрээнд авилгын сөрөг үр дагаврын талаар сурагчдаар шог зураг зуруулах, шударга иш гэж юу болох талаар цахим постэр хийх, цахим сурвалжлага хийх даалгавруудыг гүйцэтгсэн. Танхимын сургалтын үед багш олон суралцагчийн биедан ажиллах даалгаврыг үнэлэхэд хугацаа их шаарддаг бөгөөд эргээд хариу санал шүүмж өгөхөд нэлээд хүндрэлтэй тулгардаг. Google Form, Google Blog ашигласнаар хичээлийн эхний 5 минутад бүх сурагчийн гэрийн даалгаврын гүйцэтгэлийг хянаж үр дүнг тооцох боломжтой. Ингэснээр ангийн сурагчдын гэрийн даалгаврын гүйцэтгэлд ахиц өөрчлөлт гарсан. Сурагчдын сонгож гүйцэтгсэн даалгаврын гүйцэтгэлд тухай бүрдэн цахим төлсийг хэрэглэн хариу мэдээллийг хүргэж зөвлөдөг. Сурагчид даалгавар гүйцэтгэхэд өөрсдийн алдсан алдаан дээр ажиллах боломжийг бас олгодог. Даалгавар гүйцэтгсэн хугацаа цаг минуттай гардаг учраас сурагч даалгавар тохиромжтой цагт гүйцэтгсэн хэсгийг давхар хяндаг. Биедан ажиллах даалгаврыг цахимтай ослуулан сонголттой хэлбэрээр гүйцэтгүүлэх нь багшийн ажлын ачааллыг багасгахаас гадна сурагчийн цахим платформтой ажиллах ур чадвар, биедан ажиллах чадваруудыг нэмэгдүүлжсэн. Багш даалгаврыг олон янзаар төлөвлөхдөө сурагчдын гар утасны хүчин чадал, датаны нөөц хөвлөлцөөг давхар бодолцох ёстой. Хэрвээ сурагчдад гар утас байхгүй, гар утасны хүчин чадал өрөхгүй, датаны асуудалтай байх юм бол багш танхимын сургалт дээр эдгээр асуудлуудыг сурагчдын биедан ажиллах даалгаврыг хэвлэж өгөх байдлаар шийдвэрлээд явах боломжтой.